Миний хувьд танхимны орохоор шийдлээр нэг мэдээлэл авах уу. Тэгээд ерөнхийдөө бол миний бодлоор ерөнхийдөө танхимны орох талаар өсвөр үеийн юм байна. Тэгээд хязгаар биш. Ерөнхийдөө айгүй танилцдаг. Тэгээд тэр мөр хатах гадна намайг хадгалтай. Тэгэхээр ерөнхийдөө надад тийм таалагдчихсан байдаг. Тэгээд ерөнхийдөө тань татдаг хүмүүс Монгол айгүй надад үстэй. Өсвөр үеийн амар танилцдаг. Миний мэддэг хэвээр юм байдаг. Юу нэг айгүй таньсан маш хатчаа. Тамиг татаж үзээ. Гэхдээ миний иргэн тамиг хүмүүс маш хатдаг. Хүүхдүүд найз маань хатдаг. Хичээсэн тэгээд ингээд яг хийхээр нэг болно гэж болохыг гэдэг бодож байгаа. Тэгээд ингээд хэсэгтээ бусад авчиг тэгээд за гарнаа гэж ингээд төөрж байгаа тэгээд ямар нэг шатгаан яаж хэлдэг одоо шууд гарч болтгоо гинэ юм хүмүүс гэдэг гэж ингээд би одоо өөрөө хүчтэй гэж тийм сони шатгаан гаргаж ирдэг. Тэгээд тэр нь хараас бидний одоо маш их мэдлэггүй харуулдаг. Тэгээд ерөнхийдөө гарнаа гэж амарчаад юусаа гарч чаддаггүй. Тийм өөрсдийнх нь бас орчин бас амар татварууд байгаа. Өөрсдөө гарыг гэсэн гарч чаддаггүй юм байна. Монголчууд маш их одоо тамхинд орж байгаа. Тэгээд монголчуудыг бол дэлхийн нийтээр унтж байгаа луг гэж үздэг. Тэгээд бид нар унтж байгаа луг сэрэж тэгээд дэлхийг одоо тэгээд Монголын бас өөрөхийн тулд бид нар өөрсдөө эрүүл байх хэрэгтэй. Тийм учраас тамхиг барьж арих тамхиг ерөнхийдөө жишээж амьдээ гэж боддог. Тэгээд өсвөр насны хандаад тамхи архинаас одоо жишээж аваарай гэж хэлдэг.